Сайн байцгаана үзэгчдээ, цаг товлын ярилцлагын цаг эхлэж байна. Энэ удаа зочноор улсын хурлын гишүүн Хаян Хэрв оролцож байна. Таны өдөр мэдэргүй. За энэ өдргөө. Тэгэхээр олон нийтийн анхаарлын төвд за 5-7 асуудал бол яг олон нийт бол анхаарч байна. Ямар шийдэл гарах бол гэсэн юм хүлээлтийн байдал байна нийгэм. Тэгэхээр яг та бүхний хувьд бол төсөлтэй танилцсан байгаа. Тэгэхээр яг төсөлд бас анхааруулжтай зүйл юу байна? Энд дээр таны хувьд тэр шүүмжлэлтэй хандаж байна вэ? 5-7 гэрээний хувьд бол одоо байдал их сониноор хэрэгжлээ шүү дээ. Уг нь бол Монгол Улсын засгийн газар улсын их хурлаас гаргасан хууль тогтоомжийн хүрээний дотор олон улсын хэмжээнд тендер зарлаад одоогийн энэ шалгараад байгаа консорциумыг шалгаруулад гэрээ хэлцэл хийх ажилд орсон гэж хувьдаа би ойлгож авсан. Ингээд гэрээ хэлцэл хийгээд энэ одоо гэрээ хэлцлийн ажил ид тундаа явагдаад одоо гарын үсэг зурхгүй дээр хүрээд байж байтлыг ивэн төмөсч улсын их хурл руу одоо татж оруулсан. Ингээд улсын их хурл дээр татж оруулаад өнөөдөр бол байдлыг тун тодорхойгүй болгочихлоо. Ерөн зүгээр энэ төсөл өөрөө 5-7 төсөлч бай, 2-7 төсөлч бай. Энэ төслүүд өөрөө Монголын эдийн засгт хэрэгтэй юу гэвэл өнөөдөр хэн ч одоо хэрэггүй гэж хэлэхгүй шүү дээ. Бүхэлдээ Монголын эдийн засгийн өнөөдрийн энэ уруудад дороотж байгаа байдал буцаагаад энэ үнийг одоо бас баг боловч гэсэн энэ уруудад дороотлын зогсоох, эргүүлээд одоо өөдөн татах энэ бүх юм бол яхан арга байхгүй одоо энэ уулахын томоохон төслүүдээс л хамааралтай болчиход байна. Энд иргэд бол асар их хүлээлттэй байна шүү дээ. Нааштай шийдэл гараасаа гэдэг тал руу. Гэтэл энэ орж ирсэн гэрээг ингээд харахад бол мэдээж би ер нь ярилцлага өгөхдөө бас хэлдэг л дээ. Би энэ олон улсын хэмжээний одоо гэрээ хэлцэл, ийм гэрээ хэлцэлд бол оролцож явсангүй. Ийм гэрээ хэлцэл бас хэлцэлтэй нэг их төрөвчтөнд танилцж явсангүй. Хамгийн сүүлд бид нар дөрвөн барьсан тэр гэрээ хэлцлийг үзээд байж хаад. За одоо энэ хүмүүсийн шүүмжилтэд хандаад байгаа зүйл тайлбар өгөөд ижүүрнээр нь тайлбар өгсөн тайлбаруудыг хурлын гишүүдэд хүргэлээ шүү дээ. Ингээд үзэхэд бол зүгээр одоо хувь хүн би гишүүнийхээ хувьд одоо байр суурь илэрхийлэхэд тийм одоо онцгийн ноцтой Монгол улсын аюулгүй байдалд хор хохирол учруулчаар Монголын ард түмэнд хохиролтой байхаар одоо шийдчихсэн тийм зүйлийг бол би хараахан үнэхээр олж хараагүй. Мэдээж одоо цаагаараа бүр их одоо нарийн мэрэгжлийн хүмүүсүүд ухаад үзвэл тэр далд малд юм байдаг нь юу байдаг юм гэхээс биш бол ямар ч одоо эрүүл сарвал хүний ухаанаар тооцоход бол нэг ийм хэмжээний гэрээ хэлцэл байхад энэ ажил бол урагшлах юм байна гэсэн ийм ойлголттой л яваа хүн. Тэгэхээр яг энэ төсөл дээр өртөг компанийг оруулж ирлээ гэсэн асуулт тавьж ил байна л та. Тэгэхээр мэдээж одоо томоохон ордыг олборлолт, хайгуулалт, боловсруулалт хийхэд бол тодорхой хэмжээний үр зээлтэй асуудлаас хөндөгдөх баг. Тэгэхээр яг энэ асуудал дээр таны хувьд ер нь ямар байр суурьтай байна вэ? Тэгээ энийг одоо Монголын нийгэмд бол хангалттай тайлбарлалаа шүү дээ. Ер нь тэр MZS Group-ийн ерөнхийлөгчийн өөрөө тайлбарлалаа. Ер нь босод эдийн засгчид тайлбарлалаа. Энэ бизнесийн хүрээл дотор ялангуяа том бизнес эрхэлж байгаа. Тэр дундаа одоо энэ уулуурхайн бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд дотор бол энэ томоохон компаниудад зээлгүй компани гэж байдаг юм уу гэж харин асуувал арай одоо дөхөн болох байхаа гэж хүмүүсүүд хэлж байгаа юм л да. Өнөөдөр бид нар жишээлх юм бол оюу толгоогоор жишээ аваад тооцолдоо. Риотионтой бол одоо дэлхийн хэмжээний том компани гэдгийг хинч маргахгүй хэлэн зөвшөөрнө. Гэтэл оюу толгой гэдэг энэ том төслийг хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр жишээлх юм бол бид нар бас маргаад л 4 тэрбум 7 тэрбум долларын одоо хорин оруулалтыг хийсэн. Одоо ахаад 15 банк зээл өгөхөд бэлэн байна гэд ингээ ярьж байдаг. Гэтэл бол ухаан худаг гэдэг тэр том төслийг хэрэгжүүлэхийн тулд одоо энэ энержи ресурс нь байна уу, тэр MCS нь байна уу, эдгээр бол мөн л Гонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гэдэг юм гаргаад ингээд энэ тодорхой зээл аваад энэ үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн ийм л одоо компани юм билээ. Тэгэхээр энэ Монголын хэмжээнд нэгэнт одоо бүтээн байгуулалтын энэ томоохон бүтээн байгуулалтыг хийчихсэн ийм компани хувьд одоо өөнтөглөөд өртөө байна, гадных байна. Одоо ингээд элдвэр ингээд яриад яваад байвал өнөөдөр Монголд бол тийм өөгөө цэвэр цэмцгэр компани хэд байх юм бол. Бид нар ажлыг явуулъя гэдэг талаас нь хандах ёстой юу? Эсвэл зогсоё, төгжий гэдэг талаас нь хандах ёстой юу гэдэгт л одоо асуудлын гол юм байна шүү дээ. Өнөөдөр зүгээр одоо ингээд харах юм бол ерөөсөө энэ төслийг цааш нь явуулахгүй гэсэн байр суурь нь одоо ардс намын бүлгийн зүгээс илэрхий байна уу да гэж би хувьдаа одоо харж байна л да. Өөрөөр хэлэх юм бол үндэсний гүйцэх зөвлөлүүд гэдэг чинь тийм ээ. Гүйцэх зөвлөлөөрөө бол энэ төслийн одоо 51% нь төр эзэмшгэр боллоо гэсэн маш одоо тийм сонирхолтой зүйлийг гаргаж ирж байгаа юм л да.
төрд өнөөдөр 94 96% нь үлээ төрд байж идэг. Гэтэл 51% төр эзэмшнэ гэдэг ингээд тун ойлгомжгүй ийм зүйл гаргаж ирээд тэгээд энэ ажлын хэсэг гаргаад ажилуулна. Тэр ажлын хэсэг нь өөрөө баг хилцэх хэсгийн шийдэх тухай асуудал юм яриад ийм одоо их одоо хууль усч юм уу, сонирхолтой ч юм уу юмар бол өнөөдөр орчод байна шүү дээ. Тэгээ энэнийг одоо хин зөв хин бурууг нь эрхүү шинэ Монголын нийгэм харж шүүж тунгааж яваа байлгүй дээ л гэж одоо би мэдээж хууль журам зааснаар бол төрийн одоо тий төсвөр улсын төсвөр одоо хайгуул хийсэн энэ ордын хувьд бол ард иргэд аж ахуйн нэгжүүд бол яг эзэмших эрх нь байгаа шүү дээ. Гэтэл одоо яг 51% гэж оруулж байгаа нь өөрөөсгөл дээрээс нь дэгийн тухай үед зөрсөн гэсэн ийм олон шүүмжлэлүүд байна л да. Тэгэхээр яг төрийн хувь эзэмшлийн хувьд та бас тодорхой тайлбаруудыг хийхгүй, байр суурийг илэрхийлэхгүй. Та сая товчхон байдлаар сая ярьлаа шүү дээ. Төрийн хувь юм шүү дээ. Энэ одоо үндсэндээ Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 5 толгойн одоо тэр 96% чинь 100% эзэмшиж байгаа. 100% эзэмшиж байгаа тийм ээ. Эрдэнэс 5 толгой. Энэ одоо өнөөдрийн энэ консорциумыг би юу гэж ойлгож байна гэхээр оператор компани л гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо саяны одоо шалгарсан энэ консорциум 5 толгойн одоо энэ бүхэл бүтэн энэ орд газар дээр үйл ажиллагаа явуулаад энд одоо өөрсдөө эрсдлээ гаргаад бүх одоо хөрөнгө санхүүгээ оруулаад ингээд энэ нүүрсээ олборлоод дэлхийн зах зээл дээр байна уу хааваа энэ нүүрсээ гаргаад эндээсээ ашиг орлогоо хуваагаад явдаг бизнесийн зарчмаар явъя л гэсэн тэр зарчим. Ингийн тулд тэр төрийн 100% төр эзэмсэж байгаа Эрдэнэс 5 толгой компанид нь бол өөх ёстой тэр төрөөсийн төлбөр өшөө ямар татвар төрөөсүүд байна тэр гэрийн дээрээ бүгд байна л дээ. Ийм юмнуудаа төлөөд явна гэсэн энэ бүх зүйлүүдийг гэрээндээ тусгацсан байгаа байхгүй юу. Гэтэл энүүний 51% гэдгийг би ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй. Гэхдээ төрд одоо ингээд үндсэндээ энэ 5 толгойн 100% байж идэл 51% нь төр авна 49% нь одоо үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшнэ гэдэг ийм бүрхэг байдал руу оруулна гэдэг чинь цаанаасаа бол миний ойлгож байгаагаар ерөөсөө л энэ төслийг зогсооё л гэсэн үг л гэж ингэж л ойлгож байгаа. Дээрээс бас нэг зүйлийг нэмэт асуухад бол Ардсан намын гүйцэтгэх зөвлөөс гаргасан шийдвэрийг үндэслээд гэх юм уу яг захирамжлаад их хурлын дарга буюу Ардсан намын дарга бас тийм ээ ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээх байдлаар ингээ хацаачлаа л да. Тэгэхээр энэ дээр таны байр суурь ямар байна? Ер нь яг одоо энэ томоохон эдийн засгийн үр ашигтай төслүүд дээр нэг намын нэг гүйцэтгэх зөвлөл нь шийдвэр гаргасны төлөө одоо ингээ гацаад байх нь бас хэр зохистой юм болоо гэдэг асуудал бас гарч ирж байна л да. Бид нар өнөөдөр ер нь 90 оны одоо ярьдаг ардчилсан өөрчлөлт гэдэг юм яг гэж хэлсэн юм бэ гэдгийг л асуумаар байгаа юм л да. Өнөөдөр энэ эрх баригчид өөрөөр хэлэх юм бол одоо бид ардчлагчид гэж өөрсдөө нэрлэдэг энэ хүмүүсүүд маань бол нам төвтэй төрөөс салъя л гэж одоо энэ 90 оны өөрчлөлтийг хийж одоо сонгодог утгын зах зээлийн нийгмийг байгуулж амьдрал гэж одоо ийм л өөрчлөлтийн төлөө явсан. Энэ процесс өнөөдөр 20 гаруй жил Монгол улсад үргэлжилж байна. Гэтэл өнөөдөр энэ дээр гаргаж байгаа шийдвэр нь бол одоо тэр үеийн эдний гүйцэх зөвлөл гэдэг чинь одоо тэр үеийнхэр бол улс төрийн төвчөө шүү дээ. Улс төрийн төвчөөний шийдвэр гарчихлаа. Тийм учраас одоо бид нар энэнийг дагахаас аргагүй боллоо гэж хэлж байгаа маань бол ерөөсөө бид нар бол буруу замаар явж исэн байна. Хуучин байсан нийгэм чинь зөв байжээ гэж одоо өмнө хэлж байгаас одоо ялгаа байна уу гэж. Одоо би хөрөсч насамаар байна. Мэдээж энэ гэрээг бол одоо ингээд тэдний гүйцэх зөвлөл ингэж хандсан байж болно. Тэгвэл энэ гэрээг яарвчлан хилцээд нэг талд нь багтаах ёстой гэдэг дээр бол би бүр хатуу бараг шаардмаар байна. Эсвэл одоо явуулах ёстой бол явуулъя гэд тэр зохих холбогдох өөрчлөлт юу гэдэг энийг улсын хурлаараа маш аралтай хилцэж тэр өөрчлөлтүүдийг оруулъя гэдэг юм аа өөрчлөлтөө оруулаад тэгээд тэр консорциумд нь буцаагаад энэ бидний оруулсан өөрчлөлтийг одоо хөлийн зөвшөөрөх үү юу гэдэг асуудлыг тэр консорциумдаа одоо хурдхан хэлээд нэг талд нь багтаах. Бүр явуулахгүй гэвэл ингэж одоо олон улсын хэмжээнд тэр энэ Монголын ард түмний дундч тэр хүлээлт гэхээсээ илүүтэйгээр ичгүүртэй байдлын нэг ийм хачин байдалд оруулчаад тэгээд энүүнийгээ одоо төрийн бодлого шийдвэр гаргах гэж байна. Улс их орныхоо эрх ашигыг харж байна. Одоо энэ Монгол түмний өмчийг Монголын ард түмэн жигд хүртээх гэж байна гэдэг нэг хуучин ярьдаг шиг нэг ийм үлгэр домгийн юм яриад ингээд гацаагаад суугаад байна гэдэг нь өөрөө утгагүй асуудал байхгүй юу? Өөрөө утгагүй асуудал. Нэгэнт одоо энэ гэрээ хилцлээ ингээд засгийн газар нь тендерээ зарлаад энэ өргөн баригдсан юм дээр ажиллах шаардлагатай. Ингийн тулд энэ улсын их хурл хэрвээ цаашдаа одоо нэг зүйл байгаа юм л да. Ер нь энэ том төслүүд дээр ингээд гэрээ хилцэл хийгээд аж ахуйн нэгдүүд ороод ирэх бүхэнд улсын их хурлаар хилцдэг болох юм бол хизээч манай энэ улсын их хурлаас цаашдаа бол энэ том төслүүд дээр нааштай үр дүн гарахгүй. 76 хүний байр суурь гэдэг өөр шүү дээ.
Тэгэхээр энэ бизнесийн ажил гэдгийг чинь бол эсвэл төрийн шууд тэр одоо гадны бизнесийн байгууллагууд төр өөрөө шууд гэрээ байгуулах хэрэгтэй. Эсвэл хувийн хвшлийнхэнд өгч байгаа бол тэр хувийн хвшлийнхэнд төр хөндлөнгөөс нь садаа болохгүй байх хэрэгтэй. Ер нь товчхондоо хэлэх юм бол төр нэмэр болохгүй бол хувийн хвшлийнхэнд нэрмэс болохгүй байх хэрэгтэй гэдэг энэ зарчмыг барьж ажиллах хэрэгтэй. Яг энэ төслийн хувьд л яг 300 тэрбум долларын өртөг бүхий томоохон төсөл байгаа ч шүү дээ. Тэгэхээр яг энэ төсөл дээр төрийн 3 өндөрлөг буюу аюулгүй байдлын тийм ээ 3 гишүүн нь бас өөр өөр байр суурь илэрхийлсэн нь бас өөрөө олон нийтийн анхаарлын төвд байна л да. Уг нь нэгдвэл байр суурьтай байж энэ томоохон төслийг урагшлуулах ажил бол дөрвтэй явагдах учиртай. Гэтэл бол арай өөр өнцгөөс харагдаад байдаг. Энэ бол гадаад талдаа маш муу мессеж өгсөн шүү дээ бид нар. Үнэхээр ерөөсөө одоо өнөөдөр бид нар гадны хөрөнгө оруулагчдыг татах тухай асуудал. Монгол ер нь өнөөдөр зарим нэг хүн одоо сүүлийн үед бол баг ер нь Монгол улс дангаар хавшиж ухааны юм яриад байна шүү дээ. Өнөөдөр жишээлх юм бол дэлхийн одоо бас л супер орнуудын нэг Орос орн гэхэд тухайлбал гадны хоригоос болоод эдийн засаг нь яаж унаж саарч бас яаж ямар хангамжаа авч яах гэдгийг одоо олон түмэнд мэдрэгдэж л байгаа баг. А гэтэл бид нар өнөөдөр энэ даяарчлагдсан дэлхийн ертөнцид гадаад талтайгаа маш зүү харьцаж ээж эдийн засгаа сайжруулж ээж хүн ардынхаа боловсролыг дээшлүүлж ээж ингэж ээж энэ эдийн засгийн том интеграц дотор одоо орж интеграчлал дотор орж явах арга замаа зөв сонгож чадахгүй бол Монгол орны эдийн засаг гэдэг бол зөвхөн бүр дэндүү жоохон юм шүү дээ. Энд чинь үндсэндээ бол одоо Хятад Орос хоёрын бол зүгээр товчтой хэлэх юм бол нэг тосгоны эдийн засаг шүү дээ. Тэгээ бодохоор бид нар бол ухаантай л байх хэрэгтэй. Үнэхээр өнөөдөр төрийн 3 өндөрлөгөд нэрлэгддэг эдгээр хөмсүүдийн байр суурьны зөрүүтэй байдал нь бол дотор талдаа бид нар өөрөө мэдрэхээсээ илүүтэйгээр гадаад талдаа одоо энэ ямар сөрөг үр дагаврыг авчирж байгаа вэ гэдгийг бид нар ойлгох учиртай байхгүй юу? Ойлгож энэ төсөл дээр нэг талдаа багтаж би эцсийн хариугаа өгөх хэрэгтэй гэж дахин хэлээд байгаагийн учир нь тэр. Ерөөсөө Монголын төр за үгүй гэдэг хоёрынхоо аль нэгийг маш яаралтай хэлж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэд саяхан одоо тэр Америкийн нэгдсэн улсын одоо энэ Монголд суугаа элчин саяын 4 сарын хэдэнд байд хэлсэн байлаа шүү дээ. Хойд Америкийн Монголын эдийн засгийн форум гэдэг юм дээр бол одоо хэлсэн байна шүү дээ. Монголд одоо зүрх муутай хүн юм уу эсвэл мэдээлэл муутай хүн гэж бизнес хийх одоо шаардлага байхгүй. Энэ процесс бол 16 оны хүртэл үргэлжлэх хандлагатай байна. Монголд гаднаас ирсэн хөрөнгө оруулагчдыг болохоор бол хөрөнгө оруулаад үйл явц явах юм ин одоо хордог, за хязгаарладаг, эрх хэмжээг нь хязгаарладаг энэ процесс үргэлжлэх хандлагатай байна гэд маш их болгоомжлсон. Би тисэж 2 жил гарan боллоо. Тисэж энэ үгийг хэллээ гэсэн юмыг Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны одоо вебсайтн дээр нь хэлсэн үг нь бол бүрийн ихээр байж байгаа. Гэтэл одоо бидний нөгөө яриад байдаг. Америк гэдэг байдаг. Тэр орны маань одоо төлөөлт суугын элчин сайд нь ийм одоо харамсалтай гэмээр эмгэлтэй ийм мэдээллийг бидний үнэн бодит төрхийг олон улсын хэмжээнд цацчлаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ нэр хүндийг яаж сэргээх юм бэ? Хамгийн гол нь өнөөдөр бид нар дотооддоо энэ 5 толгой гэдэг энэ нэг төслөөс чиний миний гэж хэрэлцээр байтал олон улсын төвшөнд унж байгаа энэ нэр хүндээ сэргээх тухай асуудал чинь бол биднэрт цаг хугацааны хувьд бол өнөөдөр магадгүй өнөөдөр нэг жилд алдах одоо орлогоос их хэмжээний тийм одоо хөрөнгө санхүү шаардах тийм цаг хугацааг бид нар алдчихад байгаа юм биш үү гэж бодохоор л хэмжээнд байна шүү дээ. Тэр мэдээж одоо юу гэдэг итгэлцэл гэдэг бол маш чухлаа. Олон улсын нэр хүнд гэдэг бол маш чухал байгаа. Тэгэхээр эргээд одоо энэ болчих юм уу гэдэг юм уу тийм ээ мэдээлэл хийснээр олон улсад нэр хүнд унах юмрах асуудал гарч ирж байна. За тэгэхээр яг энэ 5 толгой дээр бас хувьцааны асуудал хөндөгцөө. Тэгэхээр ер нь хувьцаа эзэмшигч бүрээс санал авъя гэдэг ийм санаачлагыг бас их сурвалжууд гаргасан шүү дээ. Тэгэхээр ер нь одоо энэ эргээд маш их одоо хугацаа алдах ийм нөхцөл байдлыг үүсгэж дэлгүүдүүлчихэж шүү дээ. Ер нь бол энэ нь бол олон хүн энэ дээр бол шүүмжлэлтэй хандж байна. Одоо хувьцаа эзэмшигч бүрээс саналын асууна гэсэн юм зүгээр Twitter, Facebook-ийн юмнуудаар явсан л да. Улс их хурлын дарга хэллээ гэж. Зүгээр яг одоо амаараа би тэгээд хэлжсэн нь бол сонсоогүй. Зүгээр тодорхой төвшөнд ийм мэдээллийн их сурвалж явагдсан гэхээр ийм зүйл яригдсан бол дэндүү одоо харамсалтай зүйл. Мэдээж одоо өнөөдөр энэ төрийн мэдэлд байгаа энэ өмч. Тэгэхдээ бид нар одоо яг нэг хүний хөгжлийн дэвтэр гэдэг юм дээр 1072 хэрэг хувьцаа гэдэг юм бичигдсэн байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр бол нэг айхтар их орончид яриад байна шүү дээ. Энэ 1072 хувьцаа амлах ёстой гэж. За 1072 хувьцааг амлуулах ёстой гэдэг дээр би санал нэг байна.
Гэхдээ энэ 5 толгойн төслөө явуулахгүйгээр энэ 1072 хэрэг хувьцаа гэдэг юм чинь яаж үр ашиг өгөх юм бэ гэж эсрэг талын хүмүүсээсээ бид нар асуумаар байгаа юм л да. Үр ашигтай явж иж бид нар илүү ашиг хүртэх боломж л бүрдэнэ. А түүнээс биш үр ашиггүй ингээд хэрэлдээд байгаад байх юм бол бидний нөгөө энэ 5 толгоос хүртэх одоо ашиг маань бол хугацаа нь болмол биднээс алсараад байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь яг эдийн засаг хүндрэлцээ энэ үе томоохон мега төслүүдэд урагшлуулъя гэдэг дээр бол олон талаас бол нэгдэж байгаа эдий боловч энэ дээр гацаа үүсчлээ л дээ тийм ээ. Тэгэхээр ер нь яг эдийн засгийн хүндрэл хямралаас гарсан таны хувьд ер нь юу гэж харж байна? Эний чи улаасаа засгийн газар өөрөө тодорхойлж явж байна. Монгол улсын ерөнхий сайд чинь одоо айхтар том хоёр асуултыг Монголын ард түмнээс асуугаад тэгээ одоо Монголын ард түмэн хариултаа өглөө одоо биднэрт гарах гарцгүй боллоо. Хоёр том төслөө урагшлуулъя гэдэл ингээл олон түмэн зарлчихсан. Тэгээ би нэгэнт одоо Монгол улсын засгийн газрын тэргүүн дөнгөж одоо нэг бодгон хангалсан гэдэг шиг гарч ирээд ард түмнээс асуулга асуугаад тэгээд тэр шийдвэрээ гаргачихлаа гэж ойлгосон. Ялангуяа хаврын чуулганы нээлтийн урд өдөр бол тэр шийдвэрийнхээ хүрээнд дотор шийдлээгээр гаргачихлаа гэж ойлгосон. Гэтэл бол нөгөө ам ажлын зөрүү гэдэг ам ажлын нэгдэл гэдэг юм нь хангагдахгүй байгаа байдал нь өнөөдөр өдрөөс өдөрт харагдаж шүү дээ. Эн чинь ерөөсөө л юу гэж хэлж яах вэ гэхээр бол энэ засгийн газар ямарч бодлого алга. Энэ засгийн газарт өөрийн гэсэн толгой алга. Өөрөө ажил хийгээд ажил хариуцсан хүний хэмжээнд шийдвэр гаргачих тийм эр зориг алга гэдэг нь л харагдаж шүү дээ. Үнэн дээр өнөөдөр энэ засгийн газар хэлсэн шигэ ард түмний дургүй хүргэх олон шийдвэрийг бид нар гаргана. Ер нь бол одоо Монгол богшсон олон одоо энэ болохгүй бүтэхгүй юмнуудыг бид нар шийднэ. Тийм учраас бид нар өөрсдөө засгийн газрыг шийдлийн засгийн газар гэж шийдсэн энэ төр гээл айхтар сүртэй одоо ийм мэдээллүүдийг хэлсэн шүү дээ. Өнөөдөр нөгөө төр хэлсэн ярьсан зүйл нь бол алд дээр юм зөрөөд юуныхын шийдлийн байх вэ? Бүр шившгийн засгийн газар болол ингээл одоо дуусах гэдэг шүү дээ. Тийм болохоор энэ төр засгийн төвшөнд одоо хэлсэн ярьснаа хийдэг хэрэгжүүлдэг байх асуудал өнөөдөр хамгийн чухал байгаа юм. Ингэж чадах юм бол эдийн засаг урагшлах бас нэг алхам болно гэж. Яагаад гэвэл нэгэнт энэ засгийн газрыг одоо өнөөдөр улсын их хурл авлаас энэ засгийн газар байгуулагдаж гарахтаа бол Монгол улсын эдийн засаг энэ бүх юмыг одоо бүхэлд нь энэ засгийн газарт найдаж л Монголын ард түмэн засгийн газрыг байгуулсан шүү дээ. Тэгэхээр бид нар энэ засгийн газарт энэ улсын их хурлд найдаж байгаа. Гэтэл өнөөдөр бол улсын их хурл засгийн газар хоёрын одоо байр суурь бол үндсэндээ бие биенийгээ дэмжих биш. Харин ч улсын их хурл нь бол эсэргээрээ засгийн газрынхаа ажилд бол хөндлөнгөөсөө садаа болох тал руугаа илүү явж гэнэ удаа гэж ингэж ажиглаж байгаа. Ийм нөхцөл эдийн засгийг нааштайгаар одоо өөдөн татах тийм эерэг үр дагавар эерэг зүйл бидэнд ажиглагдж гэнэ үгүй би өнөөдөр хараахан ажиглагдахгүй байна гэж ингэж хэлж байгаа. Эдийн засгийг яаж өөдөн татах вэ гэж. Бид нар энэ засгийн газар байгуулагдахаас эхлээд 12 оноос эхлээд бид нар эдийн засаг уруудсан үеэс эхлээд манай намын бүлгийн зүгээс бодлогын алдаануудаа засах гэдэг зүйлийг байнга хэлжсэн. Эдийн засгчид маш олон эдийн засгчдыг нэг зөвлөж ирсэн. Бодлогын алдаануудаа зассан. Төсвийнхээ зардлыг хэмнэн, төсвийн алдагдлаа бууруул. Ер нь одоо энэ зээлийн хүүгийн төлбөрөө багасгах, энэ данхайсан бүтцээ цомтго. Ерөөсөө ингэж явж болохгүй. Энэ олон төсвөө нэг төсөв болго. Гэх мэтчлэнгээр бид нар олон зүйлийн ийм эрүүл шаардлагуудыг тавьж ирсэн. Өнөөдөр хүртэл эдгээр хүлээж авах. А манай одоо нам энэ засагт орсноороо за төсвөө ямар ч байсан нэг болгож чадсан 3 төсвийг бол. За сая орж ирсэн төсвийн хүрээний мэдээлэлээр анх удаага зардлаа нэг 114.6 тэрбум төгрөгөөр бууруулж ингэж одоо орж ирж байна. Өөрөөр хэлэх юм бол яг үнэнд гүйцэгдэж эхэлж байгаа байхгүй. Харамсалтай нь хугацаа алдсаар л. 12 оноос 2 жил алдсан. Ахаад энэ засгийн газар байгуулагдахад бид нэр ахаад хэлсэн. Энэ одоо саяны бодлогын алдаануудаа засаа, алдагдлаа бууруулаа, зардлаа бууруулаа гэсэн төсвийн тодтол 15 он гараад хийсэн. Тэрэн дээр эсэргээрээ явсан. Өнөөдөр харин буцаагаад нэг энийг зөв юм руу оруулах нүдэ гэсэн энэ хандлага бол харагдаж байна. Ингэж одоо яг тэр энэ нөгөө юмаа мэддэг, ажлаа мэддэг, онлоо мэддэг энэ улсууд нь олон улсын байгууллага, Дэлхийн банк, Валютын сан гэдэг энэ олон улсын байгууллагууд зөвлөд байхад өөрсдийнхөө дураар ингээд зүр зүтгэж яваад хугацаа алдаад эдийн засгаа улам бүрд ордуулад байгаа нь бол үндсэндээ энэ засгийн газрынхны хувьд бол яг нарийн ярих юм бол эн чинь одоо гэмт хэрэг шүү дээ. Гэмт хэрэг шүү дээ. Яагаад эн чинь одоо ард түмний амьдралыг ийм болтолд ордоод байхад зүгээр байна гэдээ явуулаад байгаа юм бэ гэдэг асуудлыг эдрээс асуултыг энэ засгийн газар бид нар асуух эрхтэй шүү дээ. Зөв явуулах зам руу нь явуулна гэдэг юмыг хилээд байхад
одоо үгүй бид нар ингэж явуулна гэд эсрэгээр нь заавал унгах талам нь явуулаад байсан юм бид нар асуух хэрэгтэй байхгүй. Тийм болохоор өнөөдөр бол ерөөсөө л энэ эдийн засгийг одоо ойрын ирээдүйд арай дээр болгох юм бол би энэ 5-7 төсөл, 2-7 төсөл за энэ уул уурхайтай холбогдсон асуудлуудтай л холбож ярихаас шаарахгүй байдал ороод байгаа. Өнөөдөр бид нар нүүрсийг дэлхийн зах зээл дээр та нар бодлоо. Одоо нэг угаагүй нүүрсээ өнөөдөр $30 хаваар л зараад байна шүү дээ. Гэтэл энэ төсөл бол заалталтаа одоо тэр энержи ресурс нь байна уу? Ямар юм бэ? Үнэхээр одоо ингээд угаас нь нүүрс хэрвээ гаргах юм бол сая тооцоо хийж ирсэн мэлээ $80 зарах, $60, $70 зарах, $60 зарахад Монгол улсад өгөөж нь ямар авах юм бэ гэдэг энэ тооцоо судалгаануудыг хийгээд гаргацсан юм харагдаж байгаа байхгүй юу? Үнэхээр одоо өнөөдөр энэ төсөл хэрэгжиж явхад шууд утгаараа бол энержи ресурс гэдэг компанид жилд 15 сая тонн нүүрсийг одоо бохир нүүрсийг цэвэршүүлээд угаах энэ үйлдвэр нь бэлэн байж шít. Ажил хүч нь бэлэн байж шít. Өөрөөр хэлэх юм бол би ойлгохтоо бол энэ төсөлд зурагдах юм бол маргаашаас нь эхлээд ажиллаад одоо тэр өнөөдрийн $30 нүүрсийг 70-аараа байна уу, 60-аараа байна уу, 80-аараа байна уу өгөөд явах нөхцөл нь бол эхний алхам нь бол энд дээр бэлэн байна л гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ямар замыг сонгох вэ гэдгийг нь бол өнөөдөр үнэхээр одоо энэ их хурл дээр л гацчихад байна шүү дээ. Тэгэхээр яг төсөн мөнгөний бодлогыг бас яг зөв жимээр нь явуулах хэрэгтэй гэдэг дээр бол улсын хурлын эдийн засгч гишүүд бас хэлдэг. Гэтэл одоо өнөөдрийн хүртэл энэ нь болоо гажуудснаас болоод олон одоо уршиг гарч байл л да. Тэгэхээр яг таны хувьд ч гэсэндээ яг энэ дээр ямар байр суурьтай байна. Мэдээж одоо мөнгөний бодлого, төсвийн бодлогыг бас зөв зүйтэй жимээр нь явуулж иж энэ асуудал бол нэг тийш шийдэгдэх нь зүйтэй. Гэтэл одоо бодлого нь буруу явж байгаа яг энэ шийдлийн засгийн газар Монгол Ардын намаа өөрөө хамтраад сууж шүү дээ. Харин одоо нөгөө сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх нь арай бага болсон юм уу да гэсэн ийм шүмжлэл бас байна. Уу яа зүгээр одоо бид нар ороод бас нэг нааштай ганц хоёр өөрчлөлтүүдийг хийлээ гэж хэлнэ. Өөрөөр хэлэх юм бол 3 төсөвтэй явж байсныг бид нар нэг төсөвтэй болгосон бол нэг алхам. Өрийн босхийг бид нар одоо 40% таа байна гэж ярьсаар явж гад 2 жил гарсан болсон. Бодит амьдрал дээр бол 53.8 болсон байсан хүлээн зөвшөөрч тэрэнд нь бол одоо хөрсөн төвшөнд нь хөргөж баталгаажуулж авсан. Ямар ч үсэн өрийн босхоныг ингээд нөгөө 40% таазаа хол алхацсан юм байна гэдгийг бид нар одоо бас нэг баталгаажуулж авсан. Гурав дахь нь бол одоо саяны тэр төсвийн хүрээний мэдгэл дотор ямар боловч гэсэн нэг энэ төсөв энэ зардлаа хэмнэх юу танах тал руугаа нэг анхны алхам тэгж байна гэдэг нь одоо би манай нам энэ засагт орсны одоо бас нэг тодорхой үр дүн гэж хэлхийг хүсэж байна л да. А гэхдээ бид нар бүх зүйл сайхан болчихсон. Бид нар орсноор л одоо бүх юм сайхан болно. Одоо бид нар ороод бүх юмыг сайхан болгож байна гэж хэлж чадахгүй. Засгийн газрын эцсийн шийдвэр гэдэг бол үндсэндээ ерөнхий сайдын шийдвэр л байдаг шүү дээ. Энд чинь бол кабинетийн системээр ажилладаг шигсэн ерөнхий сайд өөрөө шийдвэрийг гаргадаг. Ерөнхий сайд бодлогоо маш зөв тодорхойлж аваад шийдвэрийг зөв гаргаад хариуцлага хүлээх бүрэн чадвартай ийм байх юм бол үнэхээр энэ улс орныхоо эдийн засгийг зөв аваад явах боломж нь бол бүрэн дүрэн байгаа. А ер нь бол бид нар энэ бодлогын алдаануудыг одоо засаж залруулахгүйгээр бол цаашаа авахд хэцүү. А нэг зүйлийг бид нар байнга хэлдэг. Монгол банк хөгжлийн банктай холбогдсон асуудлуудыг бол улсын хурлд чиг засгийн газрын төвчөнд ч гэсэн за ер нь миний хувьд л авах хүндээ би хэлдэг. Энд анхаарлаа хандуулаарай л гэж. Энд анхаарлаа хандуулах шаардлага бол бий болсон байгаа. Нэгэнт одоо бид нар бол энэ эдийн засаг ингээд хямарчихсан эдийн засаг одоо ийм хүндэрчихсэн үед бол бид нар бас энэ банк санхүүгийн систем дээр бол анхаарлаа хандуулах зүйсний шаардлага байгаа гэдгийг бас дахиж энэ их хурл засгийн газарт бол уламжлахыг би хүсэж л байна. Тэгэхээр бас тантай уулзахаас Чингис болон Самура бонд дээр бас асуудал дагуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байна лээ. Тэгэхээр ер нь бол яг Самура бонд дээр зарцуулалт нь бол асуудал дагуулсан зүйл байна. Тэгэхээр яг хөгжлийн банкны удирдлагууд бол их хэмжээний мөнгө дундаас нь авсан, зөрчүүлсэн, амралж, зугаасан гэсэн юмруу асуудал байна л да. Эргээд энэ Монгол улсын эрхэм бүрийн одоо халааснаас энэ мөнгө бол төлөгдөх нь ойлгомжтой шүү дээ. Ер нь өнөөдөр бол шүү дээ. Энэ Монголын төрийн өмчинтэй газруудын нэг нийтлэг дүр төрхөл сүүлийн үеийн хэвлэл мэдээлэлээр харагдаад байна шүү дээ. Төрийн банктай холбоотой мэдээллүүд одоо засагтаал байна. Тэнд ажлын хэсэгт нь бол би ороогүй л дээ. Ажлын хэсгийн нь бол инкам болон гишүүн ахлаад ажиллаж байгаа. А зүгээр ер нь би бол өнөөдөр хэвлэл мэдээллийн төвчний одоо энэ мэдээлэлтэй л байна. Самара бондоос одоо авсан тэр 50 алга болсон гэдэг байгаа 50 сая доллар бол зуршлын гэрээнд явцсан байна гэх мэдээлэл засагдж байна. Хөгжлийн банкны одоо удирдлагуудын одоо зарсан зардал нь ямар хөө төвшөнд байна вэ гэдгийг бас ингээд харуулж байна. Тухайлбал жишээлбэл би нэг жишээ хэлэхэд бол өнөөдөр бид нар төр
51% аавна гэж 5 толгой яриад шүү дээ. 51 нөгөө 100% төрд байгаа юмныхаа 51-ийг дахиад төр аавна гэж. Тэгээ одоо энийг бол би ойлгохгүй ч гэсэн ярьж л. Гэтэл 5 толгойд би ажлын хэсгийг хахалж ирсэн. 5 толгой бол ерөөсөө энэ улс төр бизнес ихний бүлэглэлийн шахааны талбар л болсон байсан шүү дээ. Тэр бензингийн асуудал одоо тэнд чинь авилгатай тэмцэх газар дээр яваад хичнээн жил болсон нэг баахан одоо баг хэдэн 10 сая долларын дугуйнууд шахчихсан. Баахан хэрэгтэй хэрэггүй машинууд шахчихсан. Энэ төрийн өмчийн газар гэдэг чинь бол ерөөсөө хэрэгтэй хэрэггүй хүмүүсүүд юмаа шахдаг л одоо нэг ийм талбар болж мөнгө угаадаг нэг ийм талбар байдаг байхгүй. Энүүнээс Монголын ард түмэн одоо салах хэрэгтэй шүү дээ. Ингэхгүйгээр бид нар өнөөдөр энэ төрийн өмчийн газруудыг үржигтэй ажилуулах тал руу алхмууд хийнэ гэдэгт бол би л лав эргэлзэхгүй. Эргэлзэж байна. Өнөөдөр ингээд сүүлийн үед ажиллаж байхад бол ерөөсөө төрийн өмчийн оролцоотой төрийн өмчийн газрууд бол дандаа алдагтай ажиллаж байна л да. Би зүгээр Эрдэнэ төлөвлөрийг үл энд нэрлээгүй шүү. Эрдэнэ төлөвлөр бол үнэхээр одоо Монголын эдийн засгт онцгой үүрэгтэй байж байгаа. Ялангуяа Эрдэнэтийн одоо энэ сүүлийн удирдлагуудыг бол би хараад байхад бас Эрдэнэ төлөвлөрийн үр ашгийг дэвшүүлэх чиглэл дээр бол бас чамгүй хичээж ажиллаж байгаа мó гэсэн ийм зүйл бол ажиглагдаж байгаа. Та бүхэн бас ярилцах цаг өндөрлөх гэж байна. Тэгэхээр бас сүүлийн эдэн ормыг танд үлдээ. Одоо би юу хэлэх вдэ? Үнэхээр энэ эдийн засаг маань бол амаргүй л болж байна. Ард түмэнч мэдэрч ил байна. Өнөөдөр олон хүн хэлж байна. Ялангуяа бид нар чинь одоо Монгол улс чинь бол энэ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд гээд нэрлэгддэг. Одоо сүүлийн үед хэрэглээ нэмсэнтэй холбогдоод энэ олон орнуудаас бид нар чинь хүнсний бүтээгдэхүүнээ авдаг болсон. Гэтэл бол олон жижиг аж ахуйн нэгж компаниуд чинь өнөөдөр дампуурхан дампуураад хөрөнгөний чадваргүй болох нь болоод ингээд эхлэхээр бол нөгөө хурдан хугацаанд дуустдаг энэ бүтээгдэхүүнүүд чинь нэмэгдээд ингээд эхлэхээр эргүүлээд нөгөө буцааж оруулж идэг эргэлт байхгүй болоод эхлэхээр бол хүнс барааны хомсдол бий болох бай. За иргэдийн амьдрал энэс өшөө илүүд ордоод ирэхэд бас амьдрал яах вүлээ гэд санаа зовж байгаа олон зүйлүүд байна. Тийм учраас бол энэ улсын их орл энэ засгийн газар гаргах шийдвэрээ хурдан гаргаад энэ эдийн засгаас сайжруулах чиглэл рүү бас нэг алхам хийгээсэй л гэж би үнэхээр хүсэж байна. Өнөөдөр бол магадгүй бид нарыг одоо ингээд ярихаар бол одоо юу гэдгийг MCS-ийн ч гэдэг юм энержи ресурсын талд орчихсон байна. Одоо өнөөдөр чинь нэг тийм л талцлын ярианд явагдаж эхэлж шít. Тэрний талын хүн, энэний талын хүн гэж. Миний хувьд бол надад дээр ашигт нурхлын зөрчил гэдэг юм энэ том компаниудын донд бүр өстой өчиг хүндэдэг юм байхгүй. Миний ганцхан хувийн чин бодол бол үнэхээр хэрэгтэй юм бол энэ төслөө хурдан явуулаач. Хэрэггүй юм бол хэрэггүй гэдгийг хэлж өгөөд тэгээд энэ аль аль талдаа өшөө яаж энэ эдийн засгаас сайжруулах уу гэдэг тэр арга зам дараагийнхаа замыг сонгооч л гэж хэлмээр. Тэгэхээр бас тантай уулзнаа бас нэг зүйлийг тодруулъя гэж бодож байна. Тэгэхээр яг шийдлийн засгийн газарт Монгол Ардын нам бол хамтарч байгаа. Тэгэхээр яг энэ засгийн газраас гарах хэсэг асуудлаас хөндөгдсөн өнгөрсөн 7 хоногт тий. Тэгэхээр энэ дээр бас танд ирсэн мэдээлэл байна уу? Ер нь бас зарим одоо Монгол Ардын намын гишүүдийн зүгээс бол энэ засгийн газарт хамтрах боломжгүй гэсэн юм байр суурийг илэрхийлсэн гэсэн юм их сурвалжийн мэдээлэл байна. Үгүй яг зүгээр энэ бол бүлэг дээр л яригдсан асуудал. Манай зарим гишүүд бол өнөөдөр яагаад гэвэл ерөөсөн үгүй энэ ч одоо үндсэндээ хамтрахын тулд бид нар гэрээ байгуулсан. Тэр гэрээ нэгэнт биелэгдэхгүй байгаа тохиолдолд бид нар энэ засгийн газарт байх шаардлага байна уугүй юу гэдэг асуудлыг бол манай одоо бүлгийн зарим нэг гишүүд бол тавьж исэн. Гэхдээ бид нар энийг бол эцэслэн энийг яах вэ гэдэг асуудлаар бол нэхэрэ өрнүүлээгүй ийм төвшөндөл байгаа. Миний хувьд бол ер нь аливаа юм гэдэг бол сахилгаваттай л байх хэрэгтэй. Гэрээ байгуулад гарын үсэг зурнаа гэдэг бол бид нар ерөөсөө тэр гэрээг дагаж мөрднө л гэсэн. Хэрвээ үнэхээр тэр гэрээгээ дагаж мөрдөхгүй юм бол бид нар одоо гарахаас өөр арга зам байхгүй шүү дээ. Тэхийн тулд тэр гэрээний сахилгаваттай холбогдсон асуудлыг энэ эрх баригч одоо үндсэндээ ардсан намынхан маавн бол эргэж харж энэ гэрээндээ бид нар юугээд бичлээ бид нар яаж хамтарч ажиллана гэлээ гэдэг дээрээ бол нэг анхаарлаа хандуулах цаг нь болсон бахаа л гэж хэлмээр. Таны хувьд ч гэсэн өмнө нь бас засгийн газарт орж ажиллаж байсан. Тэгэхээр ер нь засгийн газар огторсноороо эргээд тийм сайн зүйлийг бас авчирдаг ийм талтай шүү дээ. Хоёр талтай гэж хэлж болно. Тэгэхээр яг магадгүй одоо Монгол Ардын нам энэ удаагийн засгийн газраас гарлаа гэхэд эдийн засаг хүндэрсэн тий ажлууд бас удаашрсан энэ үед бас нэлээд одоо сөрөг нөлөөллийг бий болгох үедээ гэсэн юм болгоомжлол байна. Тэр болгоомжлолтой бол би санал нэг байна. Зүгээр яг ер нь зүгээр засаг огцроод авах сайн зүйл үнэхээр биш. Доктор сургалтад ажиллаж чадахгүй байна гэдэг бол үнэхээр одоо бодлогоо зөв авч явуулж бодлогоо урт удаан хугацаанд хэрэгжүүлэх боломж өртөхгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэр дундаа манайх шиг одоо ерөөсөө ингээд нэг засгийн газар нь гарч ирээд өмнөхөө засгийн газрын юмыг үүсгээд явдаг ийм оронд бол бүр аюултай үзэгдэл л дээ. Гэхдээ бид нэр дахиад хэлье. Ерөөсөө л гэрээний сахилга батыг л хатуу мөрдөж ажиллахыг л ардсан намаас шаардна.
Хэрвээ бид нар одоо энэ хамтарч засаг байгуулад явна гэсэн тэр гэрээгээ ягшлал мөрдөд явах юм бол бид нар яг л хамтраад ажиллаад явна. Тэр гэрээнд заасан заалтууд бол үндсэндээ бид нар энэ эдийн засгийг сайжруулах гэхээсээ илүүтэйгээр энэ уналтаа зогсооё. Энэ уналтыг ямар ч байсныг одоо өнөөдөр тогтворжуулъя. Цаашид арга замаа яаж эдийн засгаа өшөө сайжруулж болох уу гэдэг арга замаа зөв тодорхойлъё явъя. Өшөө энэс өөр илүү ч тийм урт хугацаа бидэнд байхгүй л гэдэг ингэж л одоо энэ хамтарсан шүү дээ. А гэтэл бол энэ гэрээний хэрэгжил бол өнөөдрийн байдлаар бол хангалтгүй байгаа. За баярлалаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч ярилцсан танд маш их баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Энэ удаагийн зочин улсын их хурлын гишүүн Хаян Хэрвээ байлаа. Бид энэ удаа цаг үеийн асуудал болон 5-7 төслийн хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцлаа. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.